Сайн байцгаана уу? Од мөндөр суух тавтай морил миний би хөтлөгч Батцай байна. За надтай зөв өнөөдөр Атлас буюу дэлхийн газар зүгээрээ хэлдэг нэвтрүүлгийг Ганбат маань хөтлөе болгоод бэлэн болжээ. Сайн байцгаана уу? За өнөөдөр хоёулаа Куб улс буюу Лас Вегас болох төгсөн Куб гэдэг сэдвийг ярилцсан. За Ганбаг яагаад урьсан бэхээр өөрөө Кубуд очиж аялж исэн. Тэгээд маш олон сонирхолтой өнцгүүдийг харж ирсэн учраас Ганбаг өнөөдөр урьж өнөөдрийн Кубын нэвтрүүлгийг хийх болсон байгаа. За манай зулагийн үед маань одоо гүрж дэвж байгаа. Зандатаа зүгтэй. Цандаа цэнгэл баяр тэртээ зүг. За нэвтрүүлэг танд YouTube-ийн Од мөндөр сууг NTV телевиз болон 83.3 болон 107 хостлог өнөр Од мөндөр радиог хүрч байгаа. Өнөөдрийн дугаарыг Эрдсийг давхаж бод татгал ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS ивент гэж байна. Ингээд Од мөндөртэй та бүхэн холбогдохын өсвөл 94 тэгтэг 94 гэдэг дугаараар та бүхэн холбогдож болно. За ингээд Од мөндрийн Атлас нэвтрүүлэг буюу Лас Вегас болох төгсөн Куб гэдэг дугаар эхлээд бэлэн болсон байна. За эхэндээ би та бүхэндээ Кубын ерөнхий нэг жоохон түүхийг гоё жоохон базаад яриад өгье. Техний ойлголтыг өгөх гээд. За Кубд бол 6000 жилийн өмнөөс бол хүмүүс бол ерөөхдөө анх оршин сууж эхэлсэн. За тайно хүмүүс оршин суугаад за тэнд бол ерөөхдөө газар тариалал эрхэлдэг. За аа гэнээр эхэлж ингэж амьдардаг байсан. За ингээд Кубын хувьд бол хамгийн том өөрчлөлт нь 1492 онд Христофор Колумб Америк твийг нээснээр эхэлсэн байдаг. За Куб маань өөрөө газар зүйн хувьд бол яг Карибын нэгсийн хамгийн одоо гоё байралтай хамгийн том газар нутагтай юм ус байгаа. За газар нутаг болон хөрс бол маш сайн байсан учраас газар тариалал эрхлэх үнэхээр гоё газар байсан. За ингээд тийм учраас Испанчууд маш ихээр суурьсан байдаг. За ингээд 1492-оос 1898 оны хооронд бол Америк нэгдсэн Испаний колони байсан. За энэ хүртэл бол Кубд бол 3 одоо омг оршин суудаг байсан. За агууд амьдардаг цуглуулагчд одоо ингээд ерөөхдөө нэг төврөөр амьдардаг ч юм уу те. За анчд болон загсч гэсэн тийм эд эдэн одоо бүлэг тоогж амьдардаг байсан. За ерөөхдөө нутгийн оршин суугч төдөө аж ахуй ерөөхдөө бас эрхэлдэг те. За тэгээд иймэрхүү байжгаад Испанчууд ирээд Испанчууд иргэшэлдээ оруулаад за газар тариалан нь илүү өөр чиглэлээр хөгжүүлчихсэн. За тэнд бол чихрийн нишинг. За тэнд бас анх байсан тамхитай. Энийг хөгжүүлээд за ингээд хоорондоо ингээд дайтаж тайночуудын одоо хувьд бол нэлээд хүндтэй болж 75%-ийг бүрдүүлдэг тайночуудын тэмцлийн нөхцөл өргөдөө маш олноор халагдсан гэж үздэг. За 15 дугаар зуунд бол Куб бол 1.8 сая хүнтэй байсан бол энээс бол 1 сая налгцсан гэдэг тухайд бол мэдээлэл гарч исэн. За 1823 онд Испани тусгаар тогтнолын эсрэг одоо анхны бослог гарсан. Яагаад энэ үед ингээд бослог ингээд Өмнөд Америкт 1820 онд их болсон мэхээр Наполеон Бонапарт Испанийг эзлээд Испаний хүч сулрангууд тэнд одоо хэдэн үеэрээ амьдэрсэн байсан одоо Испаниас ирсэн байсан хүмүүс ч бид нар юу яахлаар хаа бол Испани мэдлэлтэй дээ тий. За яг аав ээж нь бол Испаниас ирсэн боловч тэд хүмүүс нь өнгөрцөн. Тэд хүмүүс чинь Куб болцсон, Венесуэл болцсон тий. Аргентин болцсон хүмүүс. За ингээд ерөөдөө бослогод ерөөдөө 1820 онд ерөөдөө Өмнөд Америк, Испани хэлтнүүд ерөөдөө дэлхийн дээр эхэлсэн байдаг. За ихэнх нь бол 1820 оноос нэг жоохон хэдэн жилийн дараа ч тусаар технологи олсон бол Куб бол тусаар технологи олж чадаагүй. За шалтгаан нэг юм бол Куб өөрөө газар тариалангийн хөвчсөнтэй газар зүйн байрлалын хөвчсөнтэй Испанд маш ашигтай байсан. Тийм учраас Кубыг бол тийм хурдан алдаагүй. Тийм учраас 1898 он хүртэл буюу ахаад ерөөдөө 70 жил Испани мэдлэлээр ерөөдөө Куб маань үлдсэн байдаг. За ингээд энэ дундуур зөндөө юм болсон л да. 1868 онд Кубын тусгаар тогтнолыг Америк нэгдсэн улс дэмжиж ингээд даймаа эхлээд ингээд явсараад 1895 онд Хосе Мартигийн удирдсан Кубын их орончдын бүлэг Кубд газардаж улмаар энэ явсараад 1898 онд Испани Америк хоёрын эхэлж ингээд Испаниас ямарсан тусаар тогтсон байт ингээд Америкийн нөлөө илүү орж ирсэн байдаг. Ингэснээр Кубд орчин үеийн техник технологи орсон. Яг тэгвэл Америк нэгдсэн улс өөрөө 19-с 20 дугаар зуунд ажилтар маш сайн хөгжсөн байдаг. Энэ ажилтар хөгжснээр Америк нэгдсэн улсын одоо эдийн засгийн асарт хэлсэн те. Энэ тэлд ерөөдөө Куб руу орж ирсэн. За ингээд Кубд төмөр зам ч юм уу бусад ингээд үйлдвэрийн технологиуд орж ирээд Кубыг нэлээд хөгжиж ирсэн байдаг. За тэгэхдээ маш олон асуудлууд туулсан байдаг. За Батиста болон Сальвадор тэргүүтээ хувьсгалжд 1933 онд төрийн эргэлтийг зохион байгуулад за тэгээд өөрсдөө ингээд удирдлагад дарцлан тэглэмийг ерөөдөө тогтоосон байдаг. За ингээ 1940 онд үндсэн хууль батлагдсан. За дараа нь Батиста 1952 оны 3 дугаар сарын 10-нд Батиста төрийн эргэлтийн цэргийн дарангуулыг тогтоосон. За ингээд улмаар 59 онд Кубээс зугатаад Фидель Кастро тэргүүтээ нөхдүүд эзэлж ингээд Куб Кастрогийн мэдлэлд орж ингээд дарангуулын систем рүү орсон гэдэг ч юм уу. Ингээд маш олон юм түүхүүд байсан. За 91 оноос бол зөвлөлт Берлиний ануураад 91 оноос зөвлөлтийн цэргүүд гараа зөвлөлтөөс татаасаар орж идэг 4-6 тэрбум одоо доллар ингээ байхгүй болсноор Кубын хувьд бол айгүй хүнд байдалд орсон байдаг. За ингээд нэг иймэрхүү ерөөдөө багцлсан түүхийг бол ярьж илж байна Куб дээр. За хоёлаа энийг жоохон задлаад ярих байгаа юм ба. Тэгээ. Одоо энэ түрүүн Лас Вегас болгоцсон Куб гэдэг нэр айгүй
гоё оновчтой нэр санагдлаа л да. Энэ маш их гоё ингээд хөрөнгө оруулалтад орж ирсэн. Одоо тухайн Америкийн хуурай хуулийн үеэр одоо нэг алдартай Аль Капоне тэргүүтээ зөвхөн тэрч биш. Одоо маш их нөгөө бизнесмэнүүд Кубад хөрөнгө оруулаад өөрийн орд харшааваараа бизнесээ явуулдаг болсон. Ингээ гоё байжсан чинь одоо нөгөө Аргентинаас нэг эмч нөхөр ирээд Че Гевара гэдэг. Тэгээд Мексик зүлэгдсэн байсан Фидель Кастротэй дийлж одоо энэ хувьсгалчид хүчээ хүрээлээ томруулаад орж ирж байгаа 59 оны 1 сарын 1-нд нөгөө алдартай хувьсгалаа хийгээд тэгээд Фидель Кастронд ерөнхий сайд болоод хин бол үнэхээр олон хувьсгал хийсэн байлаа. Че Геваранд ерөнхийдөө хувьсгал донтоод Конгод очиж ягаад конгочуудаа хувьсгалд идэхгүй байна, урам зориггүй байна гэж буцаж ирээ Боливи явж. Кубад юу л энэ өчнөө том албанд шалаад байгаад байдаг. Тэгэхэд нөхөр хувьсгал гэмээр идэг те. Тэгээс үлдээ Боливид чарлагтаад гэж. Тэгээд энэний одоо энэ хүмүүсийн одоо ингээд 59 оноос ерөнхийдөө одоо хүртэл ингээд энэ Артур Раул болон Фидель Кастрог дэглэм үргэлжлээд одоо ч яг энэ хэдийн үзэл бодлыг яаж байгаа нэг Диас Канел гэдэг нэг нөхөр юу нэ штэ. Ерөнхийлөгч нь байна те. Тэр нь одоо 59 оноос хойш анх удаа Нон Кастро төрөө удирдагч гэж нэртэй байна. Тэгээд ийм гоё асар том твийн яг аман дээр байдаг геополитик одоо эдийн засгийн хувь те. Ийм гоё супер байршилтай, гоё цаг агаартай улс маань ингээд одоо маш хүнд байдалд орсон эдийн засгийн хувь те. Дундад цалингаараа одоо маш бага. Одоо баг монголчууд битгэд өрөвтгөр. Тийм байдалтай улс байлаа. За тэгээд чиний очисон талаар нэг жоохон байж байгаа яриулна тий. За тэгээд Куб яагаад ийм гоё одоо байралтай гоё юм бол анх испанчууд очиод. Тэгээд цагааг нь үнэхээр гоё. Үнэхээр гоё. Одоо энэ тий Карибын тэнгис дээр авирах одоо тэр Барбадос, Гватемала, Хайти гэл цагааг нь үнэхээр тааламжтай. Тэгээд хөрс нь маш гоё. Тийм учраас ерөөхдөө ингээл талхны өөрмөг загтсах юм бол тэнд ингээл баран ингээл ногоо урахаар тийм хэмжээнд тий маш гоё газартай байсан. Тийм учраас Куб бол ерөөсөө дээрөөс Испаний хамгийн чухал колониуд нь гэсэн. Тэгээ дээрээс нь Аргентин мэргэнд жоохон штэй бас тий. Аргентинд газар нутгийн том Куб бол арал учраас тэрийг нэг яах боломжтой. Одоо хянах боломжтой. За Кубын арлын хэмжээ бол ерөөхдөө манайхаар Донго аймгийн л ерөөхдөө хэмжээтэй. Тий ийм одоо газар нутагтай. Тэгээ 11 сая хүн амтай байдаг. За тэгээд Испанчууд ирээд чихрийн нишин буюу одоо sugar cane гэж ярьдаг тий. Бид нар чихрийн нишин гэдэг юм тарихаа одоо тийм хус шиг юм байдаг тий. Энийг тарьдаг байсан. За энийг тарингуудаа тэнд Испаноос авчирсан нэг дарсны соёлууд байгаа шүү дээ. Тэнгүүл тэндээ нөө чихрийн нишингийн одоо бурам гэх юм одоо тий. Тэрүүгээр нь Ром дарс гэж ярьдаг тий. За яг гоо Испанаар Ром гэж байгаа. Англиар Рам гэж байгаа тий. За бид нар бол Ром гэдэг дэлхийд сурцсан тий. За энэ дарсыг ерөөхдөө ингэж хийж гисэн. За энэ дарс нь өөрөө ингэ төрөлчөөд Кубад маш гоё хөгжөөд одоо Кубын брэнд болсон. Маш гоё хамттай болж ирсэн. За тэгээд энэ болохоор ингээд Кубын одоо нэг гол нүүр царай болсон байдаг. За нөгөөх нь болохоор сигар буюу навчин дамжиг байгаа. Бидний орчуулсан тий. Навчин дамжиг Кубад Испанчууд анхаарал ингээд нөхдүүд ингээд тамхины ингээд навчиг ороогоод тэгээд тамхи татчаад ингээд гэд үлээд өгсөн. Айгу гой харагдсан. Тэгээд энэ болохоор соёлын дэлхийн нийтээр бас түүхэд нэг Кубын навчин дамжиг айгу нөлөөсөн. Навчин дамжиг хамгийн гол нь Кубад дандаа гараар байдаг. Яг 100% навчаар. Тийм учраас хамгийн дээд зэрэглэлийн хамгийн тансаг байдаг. За гэтэл энэ гоё бизнесүүд Кубад ингээд хөгжөөд гоё болж эхэлжсэн. Энэ Кастро тэргүүд нөхдүүд гарч ирээд 1950 он төвсөл гараад бүх юм ингээд хоригдсон тий. Одоо Кубыг хойд солонгос шиг өөрөөсөө бүх юм хийн, өөрөөсөө үйлдвэрлэх ингээд. Тэгээд бүх одоо хувийн өмчийг улсын мэдэлд авсан. За тэнгүүл энэ рам идэг энэ сигар хийдэг хүмүүс нь Кубис дөрвөд за Никарагуа ч юм уу Америк нэгдсэн улс ч юм уу очоод Куб ингээд маш олон гоё ингээд өөрсдөө эрдэнэсээ алдсан байдаг тий. Ийм олон одоо асуудлууд гарч ирсэн байдаг. Тэгээд одоо Ром сигар гэдэг энэ зүйлүүд болохоор Кубээс гаралтай, Кубд үйлдвэрлэдэг, Кубд дэлхийд экспортлдог хэдий боловч дэлхийн зах зээл дээр өөр усуд бас хийдэг болсон. За энэ талаар очиод яхад сигар юу хоёрын Ром хоёрын хэр байна Кубд? Кубд юу юм бэ лээ? Одоо тэр нэг Испани соёл латин юмдаа байд юм уу? Одоо байгаль цагуур маш гоёсоо болд юм уу? Хүмүүс нь өөрсдөө их тийм гудамжинд одоо ингээд жирийн гуанзанд орно штэ. Ингээ хоолц галахад ингээд эхний үед ингээд жив жирийн байдгал нэг гуанз одоо монголоор нэг гуанзал гэж штэ. Үнтэй ресторан биш.
Тэгээ хоол нь гараад ирэхээр л нөгөө улс уучаан л гитараа бариад гараад ирдэг. Тэр юуны соёл бол үнэхээр сайн хөгжсөн юм лээ. Рам. Тэгээд тэр дундаа нөгөө өөрсдөө мохитогоор их бахархдаг. Одоо ингээд яг Кубээс гаралтай. Тийм тэгээд юугаа ер нь их гоё нэг чийл амьдэрдэг л хүмүүс юм лээ. Мохитогоо уугаад сигарет таад сайхан гитараа тоглоо байждаг. Тий. За тэгээд Америктэй харилцаа бол 1898 онд Испантай хийсэн Америк-Испани дайны дараа одоо Америк Кубд оролцож эхлэнээр эхэлсэн байдаг. За ингээд Кубыг Америк өөрийн улс төрийн эдийн засгийн ач сонирхлоо хамгаалахын тулд хяналтаа аваад за тэгээд өөрсдийн бас нэг Platt Amendment гэдэг нэг хуулийг хэрэгжүүлж гисэн байдаг. За ингээд Америк Кубд зэрэг оруулаад одоо өөрсдөө ингээд байлгадаг ч юм уу те ийм байж эхэлсэн. За Куб ягаад одоо эдийн засгийн хувьд ингээд төгжих боломжууд бас гарсан. Америкууд одоо тэр чидүр ирсэн Капана тэргүүд Америкийн одоо тийм мафууд зарим нэг томчууд ягаад ингээд Кубд амьдраад ясан гэхээр Америкт 1920-с 33 онд хуурай ойлгож гарсан тийм. Ерөөс ингээд архитект гэдэг юм аяар өгөхөд дийлхий болсон. Ажил дээр өвсөл бүгд мөнгөтэй болсон. Мөнгөтэй болсон хүмүүс яах юм боо штэ. А гэтэл нөгөө талд нь эсрэгээр Европт нөхдүүдийг уулгахгүй тулд спортыг хөгжүүлсэн тийм. Спортыг хөгжүүлж учраас хүмүүс спортоо үзээд надад жоохон тийм зам муутай болж эхэлж байгаа тийм. Хүн завтай болохоор л арх уун, ажил багтаа болохоор л арх уун штэ тийм мөнгөнд байгаад идэх тийм. За тэгээ Америкт бол ирэхдээ хуурай бол 1920-с 33 онд ирэхдээ хэрэгжиж эхлээд энэний үр дагавар нь Кубд маш их нөлөөлсөн. Яг бол Куб нэгдүгээр 20-д орог байсан. Хоёрдугаарт Куб болон Майами хоорондоо ердөө 150-с 170 км ойрхон. Ямар нэгэн хууль бус 8 усан онгоц явуулах тэнд болстой бүх юм цэцгэлж ирсэн. За энэ болохоор хууль бусаар ингээд арх зөв хандлагыг бол эхлүүлсэн байдаг одоо Ром тий. За тэгээд Куб нь хамгийн ойр арх үйлдвэрлэдэг. Тэгээд хоригт ороогүй байсан Америкчууд ингээд Куб руу бүр ингээд аялж дуудаг гэсэн тийм ингээд Куб руу аялж. Тэгээд хууль бусаар Ром дарсыг бол Америк нэгдсэн улс руу оруулж ирдэг байсан. За тэгээд Америкууд мэдээж ойлгомжтой хамгийн хямд хамгийн хурдан тийм согтоодог тийм зүйлийг л ухахыг хүсэж байгаа шүү дээ. Тэр нь яг Кубд байсан тэр нь одоо Ром дарс байсан. Ром дарс байсан. За тэгээд энэ болохоор Кубын хувьд бол ингээд экспортыг бүр амар нэмж байгаа эдийн засгийн ингээд хэлэх айгүй том боломжийг гаргаж өгсөн байдаг. За ингээд энэ боломжуудыг ерөөхдөө Куб ашиглаад эдийн засгийн хувьд бол ерөөхдөө өссөн учраас аж үйлдвэрийн гой хувьсгалууд гарсан. Одоо тэр Карибын нэгдэс хамгийн анхны төмөр зам амыг Кубд болж ирдэг ч юм уу те. Ийм байгаад байгаа. За тэгээд энэ сигар яаж Америкт навчин дамик ингээд яаж хөгжсөн бэ? Кубд хөгжсөн бэлэр Колумб ингээд анх хүлтэй байл нэг луугуул ирдэрс яг чиний ярьтаа чийл байсан байхгүй те. Оо сайхан гой цагаа гарт. Тэгэл навчин дамикад очдөг те. Яг тухайд нөө чихрийн нишг мишин гарч Ром дарсан байхгүй байгаа шүү дээ те. Тамхи ерөөхдөө хамгийн гол юм байсан. За ингээд энэ соёлыг ерөөхдөө Европ руу авч тамхи ерөөхдөө айгүй чухал юм байна. Энэ тайралтыг ерөөхдөө хөгжүүлээд Европ руу ингээд тамхи зөөж гисэн байдаг. За ингээд Куб нь Испанийн колон байгаа тамхи ингээд экспортын хамгийн гол ингээд бүтээгдэхүүн болж ирсэн. Ерөөхдөө. Тэгээд Кубын уур амьсгал хөрсөн тамхины ургамал оруулахад үнэхээр тохиромжтой гэдгийг бол Испанчуудаас анзаарсан байдаг. Анзаараад за ингээд тамхины тариалангуудыг Вега гэж нэрлэдэг. Энийг одоо ингээд бий болгосон. За ингээд нийслэл Гавана хот нь одоо англиар бол Хавана гэж байгаа шүү дээ. Европ руу тамхи зөөх одоо гол бомб төс. Тийм учраас Хаванаас их харагш одоо нэрлсэн байдаг. За ингээд навчин атаах, боловсруулах, хуульж боох орлого нь бүр нарийн мэрэгжил болоод ингээд яг бол тэр чинь экспорт маш их өгчөж байгаа. Яг тэр ажлыг хийж байгаа хүмүүс ингээд цалин хангамж их болсон учраас тэр нь бүр ингээд мэрэгжил болоод бүр мэрэгч эхэлсэн байдаг. За ингээд Кубын навчин дамыг дэлхийд хаад язгууртнуудын хэрэглээ бол дээд зэрэглэлийн брэнд ингээд нэр хүндтэй болсон. Энэ болохоор 19-р зууны сүүл буюу 18-р зууны сүүлээс бүр ингээд Куб ч бүр өөрсдөө мэдрээд гисэн байдаг тийм. За тэгээ Кубын навчин дамх нь 100% гараар бодог. Энэ уламж нь одоо л хадгалагдав. Handmade. Тийм учраас үнэтэй байдаг. За тэгээ үнэтэй болсон дараагийн шалтгаанаас гарч ирсэн байдаг. За 1959 онд төвсөл болоод одоо ингээд төр ингээ бүхнийг хянж эхэлж штэ тий. Төр бүхнийг хянаад Фидель Кастрог удирц хувьсгалан дараа Куб бүх одоо томоохон навчин дамхины үйлдвэрүүдийг төрийн өмч болгосон байдаг. За ингээд төрийн өмч болгоход яг тэр навчин дамхийг маш сайн хийдэг, мэддэг нэлээд олон хүмүүс ингээд Кубс зогцсон байдаг тий. Кубс зогцсон. За засгийн газар бол чанар экспорт дихэхэн анхаарч одоо Кубан сигар гэдэг нэрийг хамгаалахад идэл гол төвлөрөх ажлаа хийжсэн. За энэ үед бол олон том брэнд эз жишээ нь одоо Oyo de Monterrey, Punch гэх мэт ингээд одоо тийм одоо навчин дамхины ингээд юу гэдэг үйлдвэрүүд ингээд хүмүүс ингээд Кубс дөрвж гисэн. За ингээд Доминикан болон Никарагуа Америк нэгдсэн улс руу ингээд өөрийн брэндийг дахин байгуулж гисэн. За түүхий дээр хөтө Доминикан Никарагуад байгуулад Америк нэгдсэн улс руу гол зарах ч юм уу тий бусад экспортын гол юмнууд гаргасан. Үүний улмаас Кубын зарим брэнд гадаад ингээд Куб чулан гадаад ингээд зэрэгч орч эхэлдэг болсон.
За ингээд хүүтэндээ Америкийн хорой тавьснаар ингээд 1962 онд Куб эдийн засгийн ингээд хоригд ороод навчин тамхины өргөд Америк руу орлогыг хориглоод асуудал гарсан 91 он хүртэл те. Энэ Кубын навчин тамхиг улам ховор, улам тансаг болгоод хүрсэн байдаг. Энэ хориг нь. Өөрсөнд нь бол ингээд тохиролтой. Одоо чи ингээд Кубд очиход навчин тамхи нэлийн үнэтэй байсан багч би бодоод. Үнэтэй. Тэр юу юм бэлээ? Би ч наах мэдэхгүй Куб явлаа гэсэн чинь нөгөө хүмүүс навчин тамхицгээд. Тэгээ одоо навчин тамхиараа алдартай газар чинь юу лээ навчин тамхи байгаа вэ гэд асуусан хүн болгон навчин тамхи авчирнаа гэж явчихгүй. Тэгсэн чи тэнд юу вэ? Хитгэн ширхэг нь $200 гэдэг амар юм байл. Тэгээ одоо амлсандаа гэд баахан навчин тамхитай ирсэн. Жоо шаталтай гэдэг шиг. Тийм ээ тий. Тэгээ $200 гэдэг чи одоо ингээд хүн болгонд нэгийг өгөхлөр тэр чи одоо нэг хүний $50-60 билээ өгсөн юм шүү. Тий, тэр нэг хитгэнээр багталцсан койбан гэл $200 гэдэг их л үнэтэй юм л. Тэгээ бодож игэл чи хамгийн хямдхныг авч байгаа шүү дээ тий. Хүнтэйг нь авахгүй шүү дээ тий. Тэгэхээр эн чинь бол одоо үнэтэй болж ин өөртөө брэнд болгож байна. Яг давуу тал байгаадсан хэрвээ энэ ус харталсан байсан бол энэ бүр хаална тий бүр амар тий. Одоо Лас Вегас болно гэдэг шиг. Тий, одоо манай монголчууд Төв Азийн орнууд чинь өөрсдөө ер нь тэгдэг штэ. Байршлын хувьд асар хэцүү байршилтай. Тэгэхээр далайд гарцтай эсвэл ингээ олон улстай хилдэг байсан бол илүү хөгжих байсан гэдэг шиг Куб яг тэр байршил дээр нэг байдаг тий. Асар том твүүд яг ингээд ам дээр нь бууцсан. Голд нь тий. Тэгсэн мөртлөө одоо дэлхийд хамгийн ядуу улсууд байна. Тий, хамгийн ядуу. Тэгээ нөгөө тогтолцоо систем гэдэг юм чинь тэгээд ямар амар ач холбогдолтой юм гэдэг чинь одоо үлгэр жишээ нь байх та. Тийм ээ. Тэр улсад ямар баялаг байна, ямар түүх байна тэр бол хамаагүй тогтолцоогоо засаглаа зөв байгуулж чадсан бол тэр улсын ирээдүй шийдэг чинь тий. Тэгээ очихор чинь ингээд яг өнөөдрийн ингээд хэцүү амьдарч байгаа тогтолцоог авчирсан бүх хүмүүс нь ингээд хан дээгүүр шүтээстэй. Тэр бол ингээд гадны хүний нүдээр хараад хөөрхөө өрөвдөл баг зэрэг өрөвдөлтэй л юм байлээ. Тэгээ Кубчуудад бол одоо угаагчж байгаа шүү чинь тий. Тэгээ угаагтцсан. Тэгээ ер нь нийтлэхээр нэг артам нь одоо ялангуяа гайдууч нэгэд гадаад жуулчдыг харьцаж байгаа болохоор ер нь гадаад нийгэм ямар байгааг аягүй сайн мэдж байгаа шүү дээ. Тэгээд юутэй л юм байлаа. Ерөнхийдөө натаа явсан тэр хоёр гайд бол тэгээд ерөнхийдөө бүх хамаатан садан чадaltaй Флорида руу гараа явцсан. Майамид байдаг. Дотроо бүгд нэг алсган тийм өрөөдөлтэй л болсод юм байна. Америк явах тийм. Америк руугаа л явна. Төрцг нь Америк муулаад байдаг. Иргэд нь Америк явж л амьдралтай залгах гэсэн байдалтай байдаг. Би Майамид очиж ирсэн. Тэгээ Майамид очиход нөө таксигийн жолооч нар бүгд Куб юм бэл. Ерөнхийдөө ингээд англиэр ярьж байгаа юм баг. Айгу ховор. Оронгол шууд испанаар яриад эхэлнэ. Би одоо Испаний нэг улсад явж байгаа гэж бодохоор Майами ерөөсөө яг тийм юм бэл. Тэгээд асууж байгаа байхгүй. Одоо ингээд буудалд оронгол шууд испанаар яриад эхэлнэ. Тэгвэл би ингээд юу штэ. Би бүр рид хийсэн ш тэргээр. Би ингээд испанил ойлгох гэдэг ингээд англиар яриач гэсэн чинь англиар ярьж байгаа байхгүй. Ягаад ингээд ингэж чинь. Бид нар бол ингээд Кубчууд аа. Майами бол одоо манай Куб ирэх хамгийн ойрхон мэт. Бид нар эх орноо санагддаг те. Ингээд ерөөсө 150 70 км бидний цаана Куб манай байдаг. Эх орноо гоё болох бол бид нар очино. Тэгээ бид нар амьдарч байгаа гэх. Тэгээд бүр ямар ч англи хэлгүй таксигийн жолоочтой би хоёр тарсан. Uber дуудаж байгаа шүү те. Ямар ч англи хэл. Бид нар тэгээд нөгөө тэндээ англи хэлтэй хэлгүй асар том масаг болохоор ажиллагаа хийгээ яваад байдаг те. Тэр нугасаа ингээд такси явж байгаа хүмүүс ихэнхдээ испани хэлтэй хүмүүс бол таардаг тий. Тэгээ Uber чинь их одоо манай такси нар чинь нэг яриад идэг шиг ярих шаардлага байхгүй шүү дээ тий. Тэгээ би ми чи яхад нэг шинэ газар очиж учраас заавал ярьж тэдрээс юм асуумаар байгаа байхгүй тий. Тэгэл баахан юм яар. Тэгэл нөө хальт мулт нөөд чинь тэгэл англи хэлтэй газар очирс ойлгоно хальт мулттай ярьж чадахгүй. Тэгэл ингээд ойлголцолстой Кастро Малтрохо муулаад манай Кубчууд өстой бүтэхгүй бол. Яг тэгжсэн юм лээ. За хоёлаа энэ үртэл төр завсарлаад ивент ч дурдж бодож байна. За эрсдлийг давхууч бод даатгал манай ат нэвтрүүлгийг бүтэн жилийн турш ивэнтгэж байгаа бод даатгалтаа баярлалаа. За Монголын хамгийн анхны даатгалын компани одоо нэг 30 жилийн турш доктортой амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа. За бод даатгал нь харилцагч нартай найдвартай хурдан хялбар үйлчлэгээ эрсдэлгүй аюулгүй хамгаалтын ирээдүй одоо цогцоор нь санал болгодог. Жишээлбэл одоо ингээд гадаад дотоодын аялал дээр ялангуяа гадаад аялал дээр тийм бид ингээд аялдаг, амардаг янз бүрийн асуудалтай тулгардаг тийм бие өвдгөөс эхлээд ачаа мачаа байхгүй болох ч юм уу. Энэ дээр бол одоо 24 одоо хамгаалт юм үйлчлэгээ байдаг. За бод соос иж бүрэн даатгал дэлхийд тэргүүлэх international соос гэдэг эрүүл мэндийн байгууллагатай давхар хамгаалалттай байдаг. За дээрэс нь AX гэдэг олон улсын эрүүл мэндийн даатгалтай бас ингээд давхар даатгалтай байдаг учраас давуу талууд байдаг. Одоо шил Монголын даатгалын компани бид нар ингээд авсан бол дэлхийн даатгалын компаниг авцсан гэдэг ялгаагүй. За гамбаа мэдээж өөрөө айгүй олон улсуудаар явдаг. Энэ даатгалын одоо давуу талуудыг нэг гоё тохиолдож ирсэн үү? Давуу талыг нэг яриач.
Одоо яг аялж яхад яг одоогоор азтай нэг айхтар юу гараагүй байна. Гэхдээ ер нь одоо орчин үед аялалч тэр бизнесч тэр хувийн эд хөрөнгөн дээрч тэр даатгалгүй явна гэдэг өөрөө маш том асуудал болчихж байгаа шүү. Одоо машин даатгал бид хийхгүй болдгоо шүү тий. Тэгээд эргэн тойронд тийм даатгалтай холбоотой тийм чинүүд гарч ирж ийсэн үү? Манай нэг таньдаг хүн юун дээр Таиланд явж гад хүүхэд нь хөдлөө хэсгсэн гээд. Тэгээд тэрэн дээр бол нөгөө гадаачны төлбөр айгу өндөр гардаг штэ. Өстэй даатгал амьд орчихсон гэж ярьжсэн. Аялын даатгал нь. Даатгалаа өөрөө төлчүүд ирээд эндээс буцаага авчдаг тий. Тэгээд тэр одоо манай монголчууд ер нь даатгалын талаар хальт мэддэг юмнууд ярих. Сайн пакэж авч явах хэрэгтэй. Тэгээ хүмүүс ч ингээд даатгалыг чинь илүү зардлагж хараад идэг штэ. Тэгэхээр ер нь даатгалын амтыг ерөнхийдөө бүгд нийтээр авч сурсан байхаа гэж бодож байна. Тэ. Одоо ингээд даатгалыг хүмүүс ингээд шийдээд айлчаад даатгал нь хэрэгтэй юм хэрэггүй юм уу? Яг үндэ би нөө судлалын бүстэй адилхан санагдах. Тий. Тэр чинь 1000-2000-д нэг тохиолдох таны амь насыг л хамгаалж байгаа тайтхан даатгал тий. Тэр 10 аялыг чинь нэгэндээ да ямар судалд орлоо тэр чинь л хамгаална шүү дээ тий. Энийг аягүй сайн ойлгох хэрэгтэй юм шиг санагдсан. Санга бод даатгалдаа баярлалаа. За ингээд кубик битэр ингээд ярьж байна. Би кубик харахаар энэ юу шиг санагдах вэ? Одоо ингээд Өмнө Солонгос ч юм уу тий. Тайван, Сингапур эдэртэй адилхан санагддаг тий. Айгуу гоо ингээд арчлаар ингээд явах боломжууд байсан. За арчлал биш маг тэр Батиста тий. Тодорхой хэмжээний дарангуулагч авторитар нөхөр байсан ч гэсэн яг нэг Өмнө Солонгос ч одоо бид нар ингээд ярихаар ингээд анханасаа арчилсан байсан юм шиг хардаг. Уучлаарай. Өмнө Солонгос яг л яг кубтэй адилхан пак гэдэг тий. Багч өнхийж Америк нэгдсэн улсын одоо тусламжтайгаар аж үйлдвэрийг хөгжүүлээд тэр аж үйлдвэрийн суурин дээр арчлал нь гарч ирээд айгуугаа явж байгаа шүү дээ. Манайх болохоор Оросын аж үйлдвэрийн системийг оруулж ирсэн боловч тэр нь дандаа алдагдaltaй. Аж үйлдвэрүүд ч өөрөөгөө тижээж авах боломжтой. Өөрөөгөө ингээ санхүүжуулаад дахиад ашиг гаргадаг. Манайх бол санхүү одоо татаастай байсан. Тэрийг болохоор манайх үйлдвэртэй байсан гэж яриад байдаг тий. Куб яг тийм байсан мөлий. Гэт үйлдвэр байсан. Америкийн барьсан үйлдвэрүүд айгуу мундаг. Тэр үйлдвэрүүдээр ингээ тогтоод ингээ төмөр зам ч юм ингээ машин тэрэгтэй болж исэн гаднаас авдаг ч юм уу. Тэгмэл ингээ Кастро гарч ирээд ингээ зөвлөлт холбоот улсыг дагаа зөвлөлт холбоот улсын ингээ үйлдвэрүүд ч юм оруулж байгаа. Дандаа татаастай явдаг. Тийм учраас улсын татаастай хэмжээний дампуурд зөвлөлт холбоот улс ч өөрөө дампуурч байна. Манай татаас өгдөг, Хойд Солонгос татаас өгдөг. Кубд 4-6 тэрбумын долларын татаас өгдөг гэсэн байгаа байхгүй. Тэгээд тэр татаас нь 91 он байхгүй болчихдог тийм. Тэгэхээр энэ айгуу тийм чухал хөндөж ярих хэвээр сэдв санагц надад бол. Одоо тэр Диас Канел гээд ерөнхийлөгч нь би юу сая орж ирэхээс өмнө Кубын талаар жоох юм сонсоод. Тэгээ ерөнхийлөгчээр сонгогдоод 2 хоногийн дараа үрсэн анхны гадны нөгөө Кубд зочилсан гадны төрийн тэргүүн байна шүү дээ. Тэр нөгөө алдартай бүтггүй Мадуро. Тэгээ өөрөө анхны гадаад айлчлаа юу руу яваад Венесуэл руу яваад Мадуротой уулзаад. Тэгээ дараагийн айлчлал нь Хойд Солонгос энтергээл Иран энтергээл дандаа нэг юм одоо Орос төгөөнд дор яваад байгаа нэг улсууд байна шүү дээ. Үл бүтгэх нөхдөд байна шүү дээ. Үл бүтгэх улсууд руу. Тэгээ одоо энэ гоё боломжтой бас одоо энэ хүмүүс нь яахтар хаач нөгөө юг чөлөөтэй байлгатай юм шиг санагдсан. Одоо тэр хүмүүсийн хэрэглээ гар утас энэ төр байна шүү дээ. Одоо буудлууд зөвхөн одоо интернет энтертэй тий. Тэгээ ойлголт сайн аваад нэг өдөр бас гоё өөрчлөлт явах л гэдэг тийм. Тэгээ өөрчлөлт явна. Гэтэ нэг тийм үг гэдэг чинь нэг хідэн үеэрээ ингээд бүр ингээд таалттай өссөн хүмүүс чинь галзууртай юм л шүү дээ. Ингээд төршлөт болохоор тий. Янз янзын асуудлууд их гарч ирдэг. Яг хамгийн дундаа бол Кубд нэг Америктайгаа Кубуудын бүлэг байна л да. Тэд нар чинь маш өндөр боловсралтай, мэдлэгтэй, бизнестэй хүмүүс орж ирж шүү дээ. Тэд нар чинь ингээд буцаад эх оронд орж ирэх, эх орн аягүй хөгжүүлэх боломж байгаа бах тий. Харин одоо энэ Америк чинь одоо нэг Кубээс ч өөрөө маш олон хүн Америк руу цагаажилсан. Одоо Америк одоо номер 2 гэж ярих ба одоо төрийн нэрийн бичгийн тарагч нь. Тэр хүн чинь өөрөө жишээ нь Марко Рубио гэдэг штэ. Тий. Кубын цагаачин хүүхэд байх жишээ нь тийм ээ. Одоо н алдартай Жеф Безос гэдэг тэргүүн баян байна штэ. Тий. Тэр хүний бас өсгсөн аав нь Кубын цагаач гэх мэтлэн. Одоо энэ урлаг, соёл, спорт, бизнес улс төр тэр Куб гаралтай улсууд нөгөө олуулаа гэдэг болохоор асар дэшээ гараад ирсэн. За, ерөнхийдөө одоогоор 2.4 сая куб Америкчууд байдаг гэж. Энэс өндөр доо шүү те. 2.4 сая. Тэгэхээр энэ хүмүүс ч юм ихэнх нь ингээл буцаад кубдээ очино хөрөнгө оруулна те. Яг тэ нэгэнд Америк болсон хүмүүс л хэцүү л байх л да. Гэтэ ерөнхийдөө нэлээд очино шүү дээ куб те. Хэрэг гоё ардсан ус болох юм бол. Тэгэд куб ингээд нэлээд хоцрогдсон гэдэг шалтгааны бас нэг тодорхой машинтай холбоотой байдаг.
Жишээлбэл Куб Кастро гарч ирэл 59 оноос хойш Америкаас машин авахгүй гэсэн. Тий. Тэнгүүл дээр нөгөө хуучны Америкийн дэр нэг лаглаг машин дөө шүү дээ. Одоо 50-аад оны 40-аад оны тэр машинууд Куб зөндөө байдаг. Ягаад гэвэл шинэ машин орж ирэхэ болсон учраас Кубчууд тэр хуучин машинаас одоо янзлаад засаад гангалаад ингээ гой болгоод нэг бид нар монголчлох гэж ярьдэн шүү дээ. Тэр чинь жинхэнэ утгаар Кубчлах гэж тэн тэ. Машины жинхэнэ утгаар нь гой хөгжлөө. Одоо ингээд чийч өөрөө Куб дэвцсэн баг. Хамгийн гой машинууд ингээд байдаг. Тэгтээ хуучин машин. Яг бол шинэ машин орж идэггүй гэдэг шалтгаанаар гэж байгаа юм тэ. За тэр машин тэдний хэр байна? Тэдний хувьд болохоор ингээд хясагдмал байдалд орчих байгаа шүү дээ. Энэ нь өөрөө ингээд нөгөө байж болохгүй урт хугацааны дараа винтэж баг классик маягийн болцсон. Аялж болж гол урсгал татдаг юм маягийн болцсон. Яг нөгөө загламаас эцэг дээр гардаг амар машинч одоо Кубд таксинд явждаг. Тэгээ нэг хаалгуудаа бас хамаагүй хангаж хааж болохгүй хит удаан засцсан юм чинь одоо морал хэлдэг орно гэж байдаг шүү дээ. Тийм байлээ. Би нэг буугаад такси барьсан чинь амар машин суухгүй. Тэгээ асуусан чинь хэдэн оны машин гэсэн чинь 1953 оны Chrysler гэдэг. Тий. Гэтэ ер нь одоо нэг юм юу юм бэлээ. Тэр гайд хүмүүсцэн хэлжээлээ. Ерөнхийдөө бас нэг боломжтой басууд ганц нэг юм нэгэн хуучны Япон Солонгос машин биш үү? Тэд нар яваад эхэлдэг болсон гэд нэрэж явд юм бэлээ. Тий. За тэгээд явхаас аргагүй л да. Яг тэгмэл Куб ч өөрөө одоо ингэ таалттай янз янзын юм зөвшөөрдгөө гэдэг боловч Кубд одоо шилбэл Coca-Cola ч юм уу McDonald's юу Starbucks гэхлийн сүлжээнд байгаа шүү дээ. Энэ сүлжээнүүд Кубд байдаггүй. Гэхдээ Coca-Cola-г нууцаар их оруулж ирдэг. Тэрийг ингэ нууцаар ингэ даваад ууж болдог. Одоо лангуунд ороос гэж байгаа шүү дээ. Ууж үзсэн тэрийг. Тэрийг нууццэг. Одоо тэнд очсных мохитогоо л сайхан бол. Тийм шүү дээ нараа тий. Тэгээд Куб яагаад гэдэг вэ гэхээр угаасаа ингээд бүх юм хаалттай болохоор 70 бизнес өгчдөг. 70 бизнесийн хамгийн алдартай Coca-Cola юм билээ. Coca-Cola ингээд юунд ороо игнүүлээ тавьсан байдаг. Шалгах юм бол дад ичдэг, шалгахгүй бол тэрийг үнэтэйгэр ингээл хүмүүстээ зарчдаг. Нэг одоо зөвлөлтийн засгийн чинь Coca-Cola жинсэн өмд унах гэсэн яг үнэн бохоохгүй тий. Яг тийм юм Кубд бас байждаг. За машин тэгэхээр нэг винтэж болоод хоцрогдлоо шүү дээ. Хоцрогдлоо ингээд зөөлчин одоо соёл болгоцсон гэдэг чинь айгуу чухал байгаа байхгүй тий. Одоо бид нар шийдэл бий боддог байхгүй. Хойд Солонгост очиж үзье гэж бодож байгаа байхгүй. Яг л би тэнд 90-ад оны Монгол, 80-ад оны Монголыг очармаар байхгүй. Бид нар ийм үед амьдарч ирсэн гэдэг юм. Тэгэхээр нөгөө хоцрогдол чинь тодорхой хэмжээнд бас зөөлчин татах ч юм уу тий. Давуу тал одоо хоцрогдлын нэг жоохон гэрэлтэй тал юм уу тий. Тэгээ синч хоцрогдох үсэхгүй шүү дээ тий. Миний бас анх явдаг шалтгаан яг чамтай адилхан. Одоо чи өдгөр жишээ нэгээд социализм яг нөгөө сүүл үед төрөөд яг юм ухамсарт амьдралдаа социализм гэж мэдэхгүй өсөж байгаа шүү дээ. Тэгээд нэг үзэх юмсан гэж боддог ягаад энэ Куб нэг нөгөө байгаль гоё гэд явж үзье гэж яваад. Тэгээд тэнд явж гад нэг настай тэр дипломат хүмүүстэй таарад Монгол. Тэгсэн тэгээд тэр хүмүүс яг тэгжлээ. Яг 80-аас 90 оны Монгол гэдэг Кубыг. Одоо бас миний дараагийн очих юмсан гэсэн листэнд Хойд Солонгосыг үзчих юмсан гэсэн бодол байна. Хойд Солонгос дээр үзэх нэг асуудал байдаг нь Бэхнэний газар очилдог. Бэхнэний үзүүлэнгийн хот болсон байдаг гэдэг. Тэгж байх та. Тэгэхээр нэг жоохон тийм реклам үзэж байгаа л ирэх юм шиг байна. Хойд Солонгос үзэгчний үзэл тий. Хөгжиж байгаа шүү, алж байгаа шүү гэдэг тий. За тэгээд Кубыг бол битээр ярьсан ингээд бизнесийн хувьд газар тариалан ингээд тий маш гоё. Одоо энэ чихрийн нишин гэдэг тэр тамхи одоо юу гэдэг юм те. Тэнд тарьж болох одоо кофе мофи тарихч гэсэн Куб бол янзын гоё байгаа байхгүй тий. Гэхдээ энийг нэг дэлхийн брэнд болж гоё юм засаг төр байдаг. Тэгэхээр газар нутгийн хувьд байгалийн хувьд бол үнэхээр Куб нь гоё байдаг. За одоо шийдвэл Кубуудын хувьд бол ингээд гаднаас гаргадын хамгийн арслаа навчин тамхи ажил Ромд орс гэж ярьдаг юм билээ. Яг бол одоо чи ингээд мохито айгуу гоосон гэж байна шүү дээ. Куб мохитогоос гадна маш олон төрлийн коктейл хийдэг. За энэ коктейл нь бүр ингээд Кубын дээр үе соёл болоод дэлхийн нийтээр энэ коктейлийг хэрэглэдэг гэсэн байна. Одоо Ромд орс. За тэгээ тодорхой хэмжээнд лайм нэмээд одоо лайм буюу манайх нэг нимбэгтэй ногоон өнгөтэй нимбэгтэй. За тэгээ дахиад өөр юмуд нэмдэг ч юм уу те. За ингээд айгуу гоё төрлийн ундаа мундаа ч юм уу те коктейл ингээд гаргаж ирдэг. Тэгвэл энэ коктейл нь өөрөө Кубын бүр нэр төр бүр брэнд болоод явах хэрэгтэйсэн. Энэ боломжоос алдсан гэж үздэг. Энийгээ дэлхийн нийтэд алдсан ерөөсө баялгууд. Тэр одоо яг энэ хит ингээд нөө төр бүгдийг зохицуулж чаддгүй юм байна л та. Тэр одоо эн чинь Куб ч нөгөө юу гэж хувийн бизнес гэж огт байхгүй шүү дээ. Тэг яг намайг очоод байх үед энэ ингээ алдартай брэндүүдийн хажуугаар юу манай гайд гэж байгаа. Гамбата чи ингээд хүссэн газраа ороод юу яагаад байна? Загас будаа ич чадж байна. Ягаад гэр чинь гайд болохоор тэр чинь жуулчлын салбар нь өөрөө нөгөө их мөнгө олдог болохоор тийшээ хамаг байдгаа өчтдөг.
А манай арлын улс одоо нөгөө кубч өөрөө арлын улс чи одоо жирийн иргэд нөгөө загас будаа тасраад уджааг мэдж гайхаж байна гэдэг. Арлын улс шүү дээ. Загас будаан тасарсан. А чи нөгөө юу болохоор жуулчин болохоор л ингээд гоё ресторанд ороод тэрийг олж ич чадж байгаа. Гадуур бол яг одоор байхгүй байгаа гэдэг. Тэгэхээр бас чангал юм байна. Амар ядуу байгаа шүү дээ. Тэнгүүд л куб чинь одоо юу чинь будаа тариалахад хамгийн тохиромжтой газар байгаа байхгүй. Тий. Гэвч нөгөө арлын улсад юу л энэ сайн хоёр юм асар илбэг байх боломжтой шүү дээ. Тэгээ арлын улс загсаар тасраад байна гэхээр тэгэж санаа. Яг ирсний дараа баг хэд хоног орон дээрээ тог тасраад бас бөө юм л. Тэгээ би их нэртэйгээ ярьжсэн. За яаж энэ үеэр нь очиж байгаа гэдэг. Тийм шүү дээ. Тоггүй кубд бол хэцүү тий. Энэ дулаан орон учраас л тэд ингээд амьдраа яваад байна тий. Харин одоо ингээд буудлал дээр орно шүү дээ. Бид хоёр энийгээд нэг яг куб маягийн буудлалд тэр нь бас нөгөө мэдээж Booking.com дээр орж яах гэж гайгүй жуулчид энэ төр очдог хүн авдаг буудлага шүү дээ. Тэр нэг өсний сенс байгаа. Тэр нэг бүр өстэй нэг Godfather-ийн үед гардаг шиг. Нэг амар болох нэг юм том өсний сенс байдаг шүү дээ. Тэрийг нь хараа битгаар за хоёлоо жинхэнэ түүхээ ил гэж юм та гэдэг. Тэгээ куб хүмүүсийн ахуй амьдралын одоо ингээд би харахаар куб бол миний хувьд бол асар ядуусах. Тэгвэл манай монголчууд бол кубуудыг тамирчдаар нь ч юм уу, эмчнэрээр нь ч юм уу төсөөлөд айгүй мундаг гоё тэ лаг хүмүүс байдаг ч бодоод. Яг үндэ бол би кубыг нэлээд ядуу аж амьдрал нь хэцүү тий усаж боддог. Яг амьдрал нь очихоор ямар харагдаж байна. Юу л юм бэ лээ. Амьдрал бол үнэхээр хэцүү юм байна. Одоо энэ аялал жуулчлалын бизнестэй холбогдсон одоо гайд хөтчгээж явдаг улсууд нь ерөнхийдөө гайгүй типээр цалинждаг. Тэгээ би очихоос өмнө харжсан юу гэдэг ер нь ингээд дундад цалин хэд байд юм бол энэ гэсэн чинь нэг 150-аас 200 хэдэн доллар энэ төргээд байсан. Тэгээ яг манай гайд бол гэж байгаа. $30 шүү дээ гэдэг. Амьдрал үнэхээр чанга. Тэгэхээр одоо $30 Монголд хүн сарт тэсэхгүй үстэй тий. Тэгэхэд бол битгэд хажууд нь бидний амьдрал хамаагүй сайн байна. Тэгээ монголчин ерөөдөө коммунизм үед арай л дээр өсөлт талтай бас нэг тиймэрхүү байсан шүү дээ. Ерөөдөө ингээд кубын мэдээлүүд ч юм уу хойд солонгосын мэдээлүүд дэлхийд гарахтаа дандаа хачиртай гардаг те. Хизээч үнэн зөв бод мэдээлэл нь гардаг. Яг амьдрал дээр нь очихоор яг мэдгэждэг гэдэг чинь наад чаар гэж шүү дээ те. За ингээд ивент ч яхад танилцуулъя. За ногоо өрөөдөг хөгжүүлэгч MMS компани. За манай Atlas нэвтрүүлэг бас бүтэн жилийн өрөөнд. Манай Atlas нэвтрүүлэг одоо 2 ивент чи хоёулыг нь олдсон айгуу сайн нэвтрүүлэгд нэг гэж авч байгаа. Ингээд ямар ч MMS компанид баярлалаа. За MMS компани болохоор эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг доктортой хөгжлийн зорилтын өрөөнд Монголын анхны эрчим хүчний хэмнэлтэд ногоон барилгын төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Одоо анхдагч компаниудын нэг үнэхээр одоо мундаг бүтээлчийн компани байгаа. Энэ хүн бүтээн байгуулалтын ажилтнуудын эрүүл тав тухтай орчныг бүрдүүлэхээс гадна Монгол улсад ногоон барилгын шин соёлыг эхлүүлж үлгэрч болох зорилгоор хэрэгжсэн төсөл байдаг. За офс нь бол буян тухай спорт цогцлборыг эсрэгдэлтэй. Би болоод очиж ирсэн. Үнэхээр гоё. Одоо өвөл очиход тэнд ч одоо ингээд өөрсдөө тоогоо хангадаг улсад ингээд үлдэгдлээ ингээд үнгөө өгдөг те. Ногоон байгууламжтай амар гоё тийм офс исэн. Зам нарны системээ нарны эрчим хүчийн системээр дамжуулж айл өрх аж ахуйн нэгжүүд бие даасан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг мэргэжлийн хамт олон байдаг. Дэлхийн шилдэг брэнд болох Jinko Solar, Solar X Power-ын Монголд албан ёсны төлөөлөлчөөр ажилладаг. Бүтээгдэхүүн нийлүүлэлт, зураг төсөл боловсруулах, суйрлуулалт их техникийн зөвлөгөө өгөх зэрэг эд бүрэн шийдлийг хийдэг. За дээрэс нь Jinko Solar болон Solar X Power нь болохоор дэлхийд айгүй алдартай маш том брэндүүд байдаг. Энэ брэндүүдийг яг тэр одоо нэг стандартыг алдахгүйгээр Монголд хэрэгжүүлж байгаа. Орж ирж байгаа том компани. Стандартын яг барин гэдэг ч өөрөө чухал шүү дээ, тэ. Тэр нэг мэрэгчлүүдийг бэлдсэн. MMS компани цахилгаан эрчим хүч болон уул уурхайн салбарт үр ашигтай дэвшил технологи суурилсан бүтээгдэхүүний шийдлийг санал болгодгийг шүү дээ. Эрчим хүчний оновчтой цогц шийдлийг MMS компаниас сонгорой гэж та бүхэндээ уриалмаар байна. За түнгэд хоёлаа сая Куб улсын талаар ярьлаа шүү дээ. Ингээд Кубуд ингээд Америк руу ч юм уу ингээд гарах хүс. Ерөнхийдөө хамгийн их гарахыг хүсдэг нь Америк, тэ. Ойрхон ч байна, тэ. Ойрхон ч байна, тэ. Ингээд гарахыг хүсдэг ингээд улс нь Америка гэж ярьдаг. За Америк руу одоо гарах ч юм уу Кубуд ингээд одоо сайн ажиллах боломжууд одоо хамгийн чухал юмнуудын нэг нь спорт, урлаг байдаг тий. Одоо за бүжгээр бол ингээд дэлхийд одоо шууд ингээд гараад ингээд амжилт үзүүлэх хэцүү. Яг хаа чаа ч юм уу том бүжүүд бол Кубээс гаралтай байдаг. А спорт бол энэ Кубын үед бол айгүй том. Энэ усаас гарахтай мөнгөтэй бол айгүй том боломж идэг. Яг тийм бол нэг дайн ч юм уу ямар нэгэн хүнд байдал тухайн улсын спортын нэг хөгжүүлдэг юм баг нэг амжилт гаргадаг штэ. Одоо Ирак дайн болонгод төлөм өгч нэг амжилтад болов. Яг бол тэр чинь дайны үед нэг
инх тунхна ажил хийж амжилтанд хүрэхээс илүү спортын амжилтанд тэр хүмүүсийг гадагшаага гарах, дөрвөх, визтэй болох хамгийн том хөшүүрэг. Одоо хүмүүс ингэж хэлдэг шүү дээ. Югослав нэг улс болсон бол одоо алж байгаа гэж. Уучлаарай. Югослав хэрэг дайн болоогоос спорт нь яг гоо гайгүй байх байсан баг. Тэгтээ ингээд амар хөгжихгүй. Яг бол дайн болоод тэндээс чинь хүмүүс айгүй олноор ингээд Швейцар руу ч юм уу, Америк руу, Герман, Франц руу дөрөв нь очиод яхаа. Швейцарын хуульчилсан хүн ч очиод тэр чинь Хорватын ч юм уу, Эстонийн хуульчилсан хүн Швейцарт очиод хуулиар ажиллахад хэцүү шүү дээ тэр чинь тий. Тэгвэл хүүхдээ спортоор хичээлөө тэрүүгээр амжилт. Одоо тэр нэг Лука Модрич, Иван Рак гэдэг чинь одоо ингээд тэр нь соёл нь буцаж спортын нөлөөлөө донч тэр орж ирдэг ч юм уу. Яг энэ дугаараар би энэ юугаар бол би нэг бүтэн дугаар хийсэн манайхан сонирхож болно тий. За Кубиуд бол спортыг аягүй амжилттай хөгжүүлсэн улсууд нэг гэж авдаг. За спорт ингээд амжилттай хөгжүүлэх боломжууд нь яг тийм бас ядруултай ч холбоотой байсан тий. Эдийн засаг ингээд сайн хөгжихгүй болохоор хүмүүс спортоор хичээл тэрүүгээр амжилт ингээд гарах боломжуудыг гарч эхэлсэн байдаг. За ерөнхийдөө ингээд хүүхдүүд ингээд багаас нь кубчууд ингээд спортоор айгүй хичээлүүлдэг тийм соёл ерөнхийдөө яг Фидель Кастро 59 онд засгийн хэрэг авсанаас хойш гаж ирсэн. Одоо манайх ч ингээд спорт ингээд зөвлөлтөд орж ирэл хөгжүүлээд манайх ч олимпийн наадамд орж ирсэн шүү дээ тий. Яг тэрнтэй адилхан ингээд кубд хөгжүүлж ирсэн. За кубыг манай монголчууд ингээд юу гэж боддог? Ингээд Африк гаралтай хүмүүс ингээд гэж боддог. Бокс тоосны төлөөлөө тий. Түүнд кубын хүн амын 64% цагаан испанчууд байдаг. Испанчууд байдаг. За 26% микс байдаг. За ердөө 9% нь яг Африк гаралтай одоо харууд байдаг тийм. Ийм лаад байдаг. За ингээд энэ 2 жилийн одоо хувьсгалаас 2 жилийн дараа Кубад нь спортын институт гарч ирээд за ингээд үндэсний спортын биеийн тамирын одоо тийм боловсролын систем ингээд Кубад бол гаргаж ирсэн байдаг. За ингэж гаргаж ирээд хүн болгон спортоор хичээл ингээд хэд хэдэн спортуудыг өөрсдийнхөө ингээд хамгийн гол спорт болсон. За үндэсний спорт нь бол бейсбол. Яагаад бейсбол гэдэг спорт ингээд Кубад гарч байгаа монголчууд мэддэг гэхээр Америкийн соёлын нөлөөнөөс анх ингээд бейсбол хөгжөөд үндэсний спорт болсон. За тэгээ хүн амынхан 62% нь бейсбол тоглодог гэж байгаа. За тэгээд өөр маш олон спортууд энд хөгжсөн байдаг. За энэ дээр тулгуурлаад яг ингээд 5 спортыг өнөрхөдөө одоо ахлах ангид нь ерөөдөө ингээд түлхүү хичээлүүлж үздэг. За нэгт нь болохоор хөнгө атлетик байна. За сагсан бөмбөг, бейсбол, гимнастик, волейбол гэсэн 5 спортыг илүүд түлхүү хөгжүүлээд явдаг гэсэн. За тэгээд бокс бол бас үндэсний спортын нэг боллоо ингээд хөгжсөн байдаг. За ингээд газар нутгийн ингээд зарим одоо эсгүүд ингээд 600 одоо жил бүр ингээд 600 оюутдаг спортын чиглэлээр ингээд сургадаг, хөгжүүлдэг юм төгсгдөг юм газрууд ингээд гарч ирсэн байдаг. За бүр ингээд боордын сургуулиуд хүртэл ингээд Кубад байдаг спортын. За энэ ингээд хөгжөөд Кубын ингээд 1991 онд спортын соёлын аягүй өндөр ингээд тогтоогдох учраас Кубад ингээд спортоор аягүй гоё амжилтууд гарч ирсэн. Тэгээ спортоор ингээд амжилт гаргаад Кубад гадагшаага гарах одоо дөрвөх ч юм уу юм боломжууд гарсан байдаг. За жишээлбэл би ингээд жудочин шижирээтэй ингээд шижирээ хэлж байгаа байхгүй. Кубчууд ерөнхийдөө заяа чи анзаарч байгаа бол жудодор чөлөөд бүхтэр аварган талаа гарч ирэх юм. За олимпийн наадмын статус ихтэй ялагддаг гэж байгаа. Яг тэгэхээр ядагдаж авилгал авч ингээд эх орн руугаа явдаг. За зарим нь бол энтэй ингээд баталгаатай мэдээлэл биш ингээд бүгчүүд хоорондын мэдээнээс ингээд ярьж байгаа. За ихэнх нь ерөнхийдөө тэгтээ нэг 80% үнэнтэй. Яг тэгэхээр би дэлхийн аварган ч юм уу нэг дэлхийн гран-пригаас алтан медаль аваад эх орондоо очих юм бол ямар ч шагнал байхгүй. Зөв медаль толол очино те. За Кубын гавь тамирчин гэдэг золын нөхдөг те. За тэрний оронд нэг нөхөртэй ингээд ярьж байгаа. За би чамд ингээд аварган төлөө ялгаж өгөө. Чи надад тэдэн дөрөв гэх юм бол кубчууд тэндээсээ харин мөнгө аваад эх орн руугаа ингээд контейнер ч юм ачаач юм уу явуулдаг гэж байгаа байхгүй. Тэр нь өөрийнх нь баг хамгийн том чухал юм болдог. Тэгэхээр ийм яриа өсө бүгчүүдийн дунд байдаг. За ингээд энэ болохоор өөрөө Кубад спорт хөгжихтэй энэ бас нэг төрлийн бизнес яваад байгаа байхгүй тийм. Энэ давуу тал манай Монголын спортын тамирчин чинь ингээд гадагшаа гарахтаа ингээд тарганы харьснаас аваад гараал зардаг байсан ингээл тэгдэж шүү дээ. Дээр үтэй. Яг тэрнтэй адилхан тиймэрхүү юмнууд их гардаг гэсэн. Тэгээд Кубад яг энэс шалтгаалаад маш олон төрлийн спорт хөгжсөн. За дугуй, фенсинг, жудо, за чөлөөт бүхтэй. Ерөөсө бүх төрлийн спортууд яг ингээд дагаад хөгжсөн шалтгаануудын нэг гэж байгаа. Тэгээд 1960-аад онд 1960-аас 90-аад онд л хамгийн хүчтэй үе. За тэгвэл одоо ингээд Куб ягаад спортоор ингээд тэрнээсээ багассан гэсэн ахад гайгүй үнэхээр тэрнийхэн суурь нь соёл нь үлдсэн байдаг. Ийм давуу талтай байгаад байгаа. За Кубад ингээд боксчд ингээд боксоор алдартай шүү дээ. Бид ингээд бокс юм бидэн те 19 мянган боксч ингээд байдаг. Маш их тоогоосон ч те. Боксоор бол тэр улсын аврам амар юм болдог байхгүй тэр те. Амар юм болдог. За зөвхөн дасгалжуулах 494 боксинг одоо бүр ингээд энэ бол үнэхээр мэрэгжлийн салжуулагч байдаг. Дасгалжуулагч байд юм байна. 500 орчим. Тэгэхээр за Монгол одоо ингээд боксинг салж байгаас яг мэрэгжлийн төвшөнд ч юм уу өндөр төвшөнд байгаа нь хэд байгаа бай тээ. Гэтэл Куб бол ингээд 500 орчим. За тэгээ зөвхөн боксing одоо facility гэж байгаа юм да. Одоо боксинг ингээд дивжээтэй ч юм уу бокс тоглох ингээд боломжтой юм газар гэсэн чинь 185 газар байдаг.
За энэ ч бол одоо Монголын 21 аймагт ингээ бүгдэнд нь 4-5-ыг байгуулад Улаанбаатарт нэлээд олон байгууллагад тийм хангалттай газар байгаа байхгүй тий. За тэгээд манай монголчууд бидэндээ Феликс Саван гэж сонсчихсон 92, 96, 2000 оны Олимпийн 3 дэлхийн 6 дахь алтарт боксч юм байна. Зөвхөн бид нар Саванаар мэддэг боловч мэржлийн бокстер маш олон хүмүүс байдаг. Гавилан гэдэргээ тий. Сонирхчон боксер зөндөө олон бокс. Манай Бадрууган хүртэл одоо финал дээр кубик ялдаг шүү дээ тий. Тэр боксер бол юм алдартай. За грек-роман буюу одоо чөлөөт бүх болон сонгол бөхөөрөө Олимпийн 6 удаагаар Михаил Лопес гэж 5 удаагаар Михаил Лопес гэж одоо бүх цаг үеийн хамгийн супер. Тамир чи сая сүүлийн Олимпийн нааданд өөрийнхөө сүүлийн байралтаа нэгэд Олимпийн авраг аваад. Ааха. Юуга одоо борцоок гэдэг тийм манайхаар та өөрийнхөө одоо байралтааныхан гол гутлыг дивжин дээр ингээд тавиад тэгээд тэр чинь одоо ингээд музей рүү очиж байгаа шүү дээ тийм Михаил Лопес ингээд кубус гарсан байдаг. За хөнгөлөлт атлет дээр болохоор өндрийн харилцаан дээр одоо кубуудын харилт үсрэлтийн төрөлтөд үнэхээр сайн байдаг. Сайн хөнгөлөлт атлетийн левел төрөлт кубуд орж иж байгаа байхгүй. Хавер Сатамайр гэж одоо өндрийн харилцааны дом госон намирчин байдаг. За Иван Петросо гэж бас одоо уртын харилцааны дом госон хоёр тамирчин дэлхийн рекорд эзэмшижсэн хоёр тамирчин бол кубээс гарсан байдаг. За болиолын хувьд сая энэ туркууд эмэгтэйчдэр мөнгө медаль авахад Мелиса Варгас гэж одоо куб гаралтай. 2021 онд Турк иргэн болсон куб гаралтай тамирчин байдаг ч юм уу. Тэгэхээр кубуудын хувьд бол спорт гэдэг өөрөө юу гэдэг эх орноосоо гарах ч юм уу дөрвөх одоо виза ялангуяа Америк руу очих те айгуу том давтал гадагшаа гарах ногоон карт. Ногоон карт нэр одоо спорт болчихж байгаа юм те. За кубусын хувьд бол спортоос гадна эмчнэрээр алдартай. Одоо маш сайн эрүүл мэндийн тогтолцоог бол одоо бүрдүүлж өгсөн байдаг. За яг нөө тийм 60-аас 70-аад он 60-аас 90 он те эрүүл мэндийн тогтолцоог аягүй сайн бүрдүүлж өгсөн байдаг. Инээс л маш сайн эмчнэр доктороор алдартай. За Монголд одоо кубээс ирж ажиллаж байгаа хүмүүс шүдний эмчнэр ах шиг шүү дээ. Тий. Одоо монголчууд очиж сурж байна бас те. Тий, сурж байна. Одоо тэр юу юм бэ лээ? Гайдын дагуулж явж байгаа гайдын ганц бахархалт юм тэр. Яг нөгөө хүн ингээд бардамдаг юм байна шүү дээ. Тэгээ намайг гэдэг. Чи кубд байх хугацаанд шүд мүдээ ер нь эрүүл мэндийн үзлэг ба шүү дээ. Орчоо явсан дээ шүү. Хүмүүс тэгдэж шүү гэдэг. Маш хямдхан те. Тэг хямдхан мөртлөө маш сайн гэдэг. Тий. Тэгэхээр эрүүгээр их бахархдаг болсон юм байлаа. Тийм байна те. Тэгээд манайхаа очиж сурдаг. Одоо манай энэ хөтлөгч мандуул шүү дээ. Мандуулч кубд спортын чиглэлээр сураад ирээд Монголд одоо нөө Инчоны 2014 оны Азийн наадамд эмэгтэйс гсэн өнгийн банк салжуулаад шилдэг намжилтайсан. Хамгийн өндөр амжилт гартай. Бас куб төгсөн байгаа. Тэгэхээр куб яг нь спорт болон эрүүл мэндийн салбар дээр усаас маш их мөнгө хайж гимтсэн. Энээс болоод маш олон мундаг хүмүүс гарсан шалтгаан энэ тий. Тийм байна тий. За энэгээр ингээд дэлхийн одоо алдартай. Тэгээд кубуд нөө эрүүл мэнд үнэгүй байдаг. Кубуд ихтэй, кубуд нөө өвчтэй ихтэй. Ядуу ч угаасаа өвчтэй хүмүүс их гарч ирж шүү дээ тий. Хүнсний дутагдал, шин тэжээлийн дутагдал, витамины дутагдал тий. Иймэрхүү асуудлууд гарч ирдэг. Учираас кубуд ингээд ийм асуудлууд байдаг. За тэгээ кубын эмчнэр ойролцоогоор 8 тэрбум долларыг буцааж их орондоо одоо ингээд оруулгаа гэдэг тийм юу гэдэг юм бэ? Бүр судалгаа байт юм байна. Одоо нөгөө Филиппинчууд асрагчтай ингээд дэлхийд ингээд гаргаад тэдрээс ингээд буцаад ингээд гэр орондоо мөнгө явуулж байгаа. Манайх хүртэл ингээд солонгост ажилладаг хүмүүс гэр орондоо мөнгө явуулж байгаа. Тэнтэй адилхан кубын эмчнэр гадаад ажил нэгод очиж ажиллаа буцаж ирдэг ч юм уу те. Иймэрхүү байдлаар их орондоо айгүйх одоо хөрөнгө оруулалт 70,000 гаруй мэрэгсэн эмчтэй гэж байгаа. Амар байгаа хэвчээ тийм ч те. Тэр юун дээр эдийн засгийн одоо нөгөө TM-наас тэдэн хувиа оллоо гэж ярьдаг штэ. Одоо манай Монгол жишээ тэр чигээрээ уулуурхай нүүрсэн дээр штэ. Кубын бас тодорхой юуг нь хэдэн мянган Монгол солонгосчууд солонгосоос мөнгө явуулдаг гэдэг шиг. Флоридагаас маш их хүн цалингаа ар гэрлүүгээ явуулдаг. Тэр нь маш их бас сайн тооцолтой юм лээ кубтэй. Тэглүү яг одоо Америк цалин өндөр штэ. Одоо цагийн баг $10 мол руу байгаа штэ. Тэгэл тэр чин 3 цаг ажиллаараа кубын нэг хүний сарын мөнгөний өгөх нь штэ тий. Тэгэхэд бол одоо ямар ч юу байхгүй тий. Тэгэн чин түүх яваад хол туцсан хамаатуудын дибэний танихаа тэр мөнгө явуулах багсан тий. Эхэндээ бол яг их мөнгө явуулж байгаа штэ тий. Их үедээ бол төрсөн ахтай байжгаад нэг үеийн дараа үеэл нэртэй ингээл хамаатнууд болоод яваад гэлж алсраад явчих бах те. Тэгэл эмээ өнөрлөл шүү. За тэр хэдээ заавал мөнгө явуулаа шүү гэл те. Тэнгүүл тэр чинь нэг угаасаа холдож байгаа юм чинь нэг мэдгүй үндэ мөнгө явуулаад байгаа ч өөрөө юу те. Өөртөө амьдралтай болоод тэгээд энэ жоохон холдсон юм шиг. Одоо хойд солонгос ч бас нэг тиймэрхүү шинэд дуржвал яг мөнгө явуулдаггүй ч гэсэн те. Бүр ингээд өгшөрчөд уулзж байгаа ч гэсэн одоо ингээд хойд солонгос ингээд хоёр хэд дараа инженерч нуулзаад би танихгүй бараа зутах хэмжээнд очиж байгаа те. За тэгээд Куб бол бүх хэвлэл мэдээлэл хэрэглэлийн засгийн газар эзэмшдэг төрийн хяналт тавьдаг учраас хэвлэлийн хөрчлөөр өсө байхгүй. Хэвлэлээр ерөөсө засгийн газар нь энийг үзэх юм бол тэрийг л үтчихдэг.
ард иргэд нь тийм байдаг. За тэгээд телевиз, радио сонин бүгд ерөөдөө орж идэг. За ерөөдөө яг хувьсгалаа сүмд бол өдөрт минь 50 орчим сонин байсан. Хувийн хвшлүүд байсан. Одоо тэр нь ерөөдөө байхгүй болсон гэдэг юм байна. За Куб нь яг нөө социалист орнуудын нэг шиг бичиг үсэг тайлбарлал өндөртэй. 99.8% гэж байгаа. Бичиг үсэг тайлбарлал өндөртэй энүүгээр бахархдаг. Манайх бас бахархдаг шүү дээ, тийм. Гэхдээ боловсролын систем нь жоо хоцрогдсон талтай, тийм. Иймэрхүү улсууд байдаг. За тэгээд Кубд болохоор 6-аас 15 наснда ерөнхий боловсролыг заавал эзэмшээд за темс сурч болно. Тэгээд 2 цэргийн албаа. Куб бол цэргийн албаадаг ийм юутай байдаг. За тэгээд Кубд бол нөө хоолны талаар хоёул ярьсан, тийм. Хоолны хувьд бол ингээд ихэнх хоолны газар дугаас ассан газрын мэдэлтэйдэг. За яг хувийн Паладарес нэртэй нэлийн ховор тэм ресторанууд бол ерөөдөө байдаг. За Паладаресууд нь үйлчлэгээ, хоолны чанарууд илүү сайн байдаг бол Кубын жинхэнэ хоолыг хандлагыг эсвэл эдгээрээр газараа зочлох хэрэгтэй. Одоо нөө жуулчд очих юм бол одоо нөө хямдхан хоолны газарууд ерөөдөө байгаа юмараа л хийх учраас яг үндэсний хоол нь мэддэггүй бол яг энэ Паладарес газар гэдэг нэртэй ресторанууд ч юм иймэрхүү газрууд очих юм бол яг Куб амтыг мэдрэх боломжтой байдаг. За хоолн дээр ямархуу газрууд очиж байгаа юм ба Кубд. Хоолн дээр би ч яг нөгөө за буудлын хоол бол яг та уйтгартай шүү дээ. Тэгэд тэрэн дээр нэлийн ач холбогдол гэж яг ингээд нэг юм нутгийн нэг юм локал амт шүү дээ. Тийм одоо паб одоо Монгол маягаар Монгол нэрээр бол Ванз маягийн тийм газрууд дээл зорж нэлээ явлаа. Тэгээд ийм бэлэргөө Капитолиа гэдэг ингээд том Америкийн цагаан юу гэлээ дуурайцсан. Тэр годомжийн дагуу ингээд айгүй гой өнгөлөг. Тэгээ эндээс өнгөрөөд хитэн годомж алгасаа орно шүү дээ. Жинхэнэ нөгөө амар шавцсан нэг юм ориг амьдрал нь ерөөхдөө ингээд цуугаал ирдэм билээ. Тэгээ гайтайгаа явж байгаа юм чи нөгөө нэг ахын энэ ч өөрөө нөгөө юутай социалист орн болохоор юу сайтай юм бэлээ. Аюулгүй байдлаа гэсэн. 8 арилж авс хэд дэлгэрээ амжаагүй. Хүмүүс нөгөө 8 чин сэтгэлгээ суугаг болохоор юм нэг одоо хүмүүс нэг цайлган гэх юм уу. Тэгээ хаагуурч явснах надаа нэг айх аюул багтай санагдсан. Тэр утгаараа дандаа тийм газруудыг зорж очих хоол ундаж нөгөө янз уух дуртай мохито антраа ууж явсан. Тэгээд манай гайдсан тэгээд үлээ. Чи энэ Кубд бол санаа зовлтгүй аюулгүй байдалтай. Ядуутсан энэ энгийн иргэдийн бараг тал нь энгийн хувцсамс цагдаа нар байгаа шүү гэдэг. Ингээд нөгөө социалист ч ингээд хяналтын тогтолцоог галзууруулдаг шүү дээ. Тэрийг их сайн хийдэг болсон юм шиг л. Тэгээд одоо чи ингээд энд нэг 10 хүн байна гэж чинь нэлээд хитэн юу байгаа шүү гэдэг. Энгийн хувцсамсан одоо дээр ирэхээр Монголд юу гэдэг лээ дээ. КГБ тий. КГБ гэдэг шиг мэдээлэгчд байгаа шүү. Хүн ингээд юу ирэхээ хянжээд гэдэг. Дотоод ям тий монголорч тий. Дотоод ям гэдэг тий. Тийм байлээ. Тэгэхээр одоо Кубд аялах юм бол юу гэх те Кубд ерөнхийдөө аялдаг хүмүүс айгүй бага байдаг те. Харин бага л юм байлээ. Би тэр очоод элчингээр нь Монголын элчингээр орж үзээд яхад нэг цөөхөн Монгол оюутантай хүмүүс ер нь монголчууд их бага ирдэг. Гэтэ ер нь хаач нэг очих хандлага нэмэгдэж байгаа л гэдэлээ монголчууд. Одоо битэрийн дугаар бас тодорхой хэмжээнд Куб руу аялах хүмүүсийг нэмэх дуу гэж бодож байна. Үнэхээр гоё газар. Тэгээд гоё гэдэг нь байгаль орчин цагаараа засаглан биш шүү те. Тэгээд хүмүүсийн ярьж байгаа. Виз яаж нэрэ? Визгүй. Визгүй шууд хийж байгаа юм шүү те. Тий. Шууд очоод яг нэг жоон хол. Тий. Тэгээд нэг очивол үнэхээр одоо монгол хүний хувьд байгаль цагаагаар үнэхээр гоё жаргаа нөвөл очивол те. Одоо бас тэдний өвөл очиж байгаа шүү те. Тэдний өвөл очиход нэг нацг шарах юм бол түлэгдэхэр хэмжээнд л юм билээ. Эндээс хаагуурнс чинь. Би юу ороод Стамбул очоод тэгээ Стамбулаас дамжаад шуураа. Юу руу? Шууд гаванаар очоод. Тэгээ эрэхтээ одоо тэр жижиг улсаас яагаад яд юм. Одоо Турк руу буцаа олон цаг нисэх юм байх гэж Турк ширлээ нэрсэн. Сэрсэн чинь газарчдаг байхгүй. Тэгээ ингээ онгоцны югаар харсан чинь Airport Simon Bolivar гэж байна. Гэсэн чинь Венесуэлээр тэр дамжиж хүнээ дүүргэж явт юм билээ. Тийм. Тэгээ би одоо бас нэг Венесуэл гэдэг бүр сонин газар очсных тэр хідэн цаг бас нэг хүн дүүрхийг хүлээгээд буугаад нэг годомжаар нь харчих юмсан гэсэн тэгээд ирэх боломжгүй юм байлаа. Венесуэлч одоо хамгийн аюултай байна. Жинхэнэ аюултай. Жинхэнэ аюултай байна. Тэстэй дээр мэр бол амар болцсон байгаа. Яг Улаанбаатар шиг тэр юу юм бэлээ. Одоо манай монголчин социалист орнуудын элчингүүд том байдаг шүү дээ. Одоо энэ Оросын элчин тэр яг хотын төв амар том барилгатай тий. Тэгээ Америк элчингөө бодвол харилцаа сүлд гайг болсон юм уу? Арай нэг муухан байршилт ингээд том хамгийн том улсын элчин тэр байж штэ.
Тэгэхэд ингээд нөө социалистсэн Вьетнам тэрийн элчингүүд гоё байр шилтэй те. Юу бас яг л тийм л юм лээ. Гаванаад. Элчингийн гол хамгийн дунд нь God гэсэн шиг Орсын элчин. Тэ Америкийн болсон ч нөгөө сүүлд харилцааны гайг болсон гэдэг. Бүр далайн хэрэг дээр бас нэг амар том улсвч том л элчинтэй л. Америкийн үзий ядуулах тэгэл Америк элчин бол бас яг хадэр Гуантанамо бол 1900-аад оны ихээс Америк түрээсч мөрөөслөл одоо 2011 онд бол шор моронгоо хаж байгуулад нэг юм болсон шүү дээ тий. Тэгээд эхэлчихсэн юм. За ингээд битүүрийн цаг дуслаа. Ер нь манай аатас ингээд цаг нь айгу урд явчихдээ. Ярих юмнууд одоо ингээд хамгийн жижигхэн мэлхий зэлхийгээл ингээд ярих юмнууд байна л да 10 мм мэлхий зэлхий тий. Тэгээд амтэн ингээд зөндөө олон ярих юмнууд байдаг. Тэгээд газар нутгийн ингээд харахаа манайх айгуугаа мэдэнтэй нэг гоо тийм. Тэгээд матар шиг гэх юм уу тий. Тийм нэг юутай байдаг. Тэгээд цаг маань ямар ч дуусаа бүр хитэрчлээ. За ингээд од өндөр суугт байсан та бүхэндээ баярлалаа. Ингээд хөтлөгч миний Бацаа Лас Вегас болох төгссөн Куб гэдэг нэвтрүүлгийг Кубд очирсан Гамбаттай газуг хөтлөе болоо. Баярлалаа Гамба. За баярлалаа. За нэвтрүүлгийг та бүхэн YouTube-ийн од өндөр сууг NTV телевиз болон 83.3 болон 107 толгойн од өндөр радиогоор хүрч байгаа. Өнөөдрийн дугаарыг эрсдээ давхиж бод татгал ногоо өрөөд өгжүүлэгч MMS event гэж байгаа шүү. Та бүхэн од өндрийг event гэхэрэл Хөдөлთა хөгжлийн банкны 94 тэг 4041 91 тэг 4 518 гэсэн дугаараар та бүхэн ханд өргөж болно алтан гишүүн болгож болно шүү. Ингээд өнөөдрийн дугаартай байсан та бүхэндээ баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Хөдөлთა хөгжлийн банкны дансгаа 4191 тэг 4 518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм аа. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.